Малгай байна. За галын аюултай үед хамгаалт буюу нүдэн хамгаалахын тулд нүдний хаалттай малгай байдаг байна тийм үү? Тийм байна. За одоо ингэж харъя. Энэ болохоор гал өнөөгчийн галнаас хамгаалах юм шатгүй материалтай хувцас байх нь. За тэгээд энэ болохоор гэрэлтүүдийг тийм ээ харанхууд бид нэр ингээд гал өнөөгчийг хайхын тулд энэ гэрэлтүүдгчээр олж хардаг байх нь. За мөн энэ гараа тийм ээ гараа ингээд бид тэр галд ингээд хүргчүүл яах вэ? Яагаад шатна тийм ээ? Тийм учраас шатаахгүй бол юу юм бэ гэнэ? Энэ юу юм? Бээд юм уу байх нь. За одоо энэ аврах фантазны аврах бүс байх нь. За энэ бүснээс бид нар ингээд гал өнөөгчнөр яах нь вэ? Олон давхар байшин байвал олон давхар байшин руу яах вэ? Яаж гарах вэ? Авирч гарна тийм ээ. Тэгээ авирахын тулд энэ бүснээсээ уяа татаж ингээ авирдаг байх нь. За тэнгууд энэ өмнөний материал нь бас яадаг гэх нь шатгүй юм. Оо шатгүй материалтай өмнөд байх нь. За тэгвэл одоо доош явлаа. Энэ болохоор бас гал тэсвэртэй материалтай гутал байх нь тийм үү. Тэгэхээр бид нар энэ гуталтайгаа байвал яах вэ? Энэ гал руу ингээд орчуул яах вэ? Болон болохгүй шатна тийм ээ. За тэгвэл энэ гал хамгаалтын зориултын гутлын өмсгөр яах нь вэ? Шатах нь шатахгүй нь? Оо гутлын тусгай хувцас байдаг байх нь тийм ээ. За тэгэхээр энэ болохоор тухайд ингээд гал гарсан үед галын хороор энийг галын хор гэдэг байх нь шүү. За энийг юу гэсэн бэ? Галын хор. Аа сайн. Энийг юу гэсэн бэ? Зүгтээ мөн